Кисамба Passion Club-ийн багш ийм хүн байна. За тэгээд би айлын том шууд ингэ яваад юм. Сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Мөнхбаатар авахта Бүжин гэдэг нийтийн Латин Америк бүжигийг одоо Монголд дэлгэрүүлээд явж байгаа юм хүн байна. Ерөнхийдөө би багасаа амар бүжиглэх дуртай байсан. Гэрийнхээ ерөөсөө бүжгийн юмд явуулдаггүй, хичээлээ гээл дотроо ингээ амар бүжиглэх нууцхан хүсэлтэй тээж явдаг тийм юмсан. Ялангуяа надад нөө Африк төрлийн одоо тийм нөө соёл дуу хөгжим одоо бүжиг маш их таалагддаг байсан. Ганцаар явах гэхэлэр жоохон зүрхлэхгүй, санаа зовоол ичээл таних хүн байхгүй гээл тэгэл найзуудынхаа уруу татах гэсэн боловч над шиг юм бүжиг дуртай сонирхолтой хүн баруун байгаагүй. Нэг найзыгаа арайч өгж дагуулж очиж одоо үдшилгийг үзчихэд амар таалагдаад тэгээ хөдөлгөөлтээр нь бас тухайн бүжгийн анхан шатны хичээлүүдийг заадаг гэсэн. Тэгэл тэр нь бүр амар таалагдаад амар хурдан сураал ер нь болчмоор юм байна гэж санагдаад тэгээд юу ч мэдэхгүй анхан шатны сургалтанд суугаад тэрнээс хойш тэгэл энэ бүжигтээ амар бүр их гүн дурлсан. Одоо хүртэл ингээ хичээллээд одоо багшлаад явж байгаа юм хүн байна. Би амар өвсөлгүй ингээд өмнө юусаа бүжгэр хичээлж байгаагүй мод гээл те. Миний би бараг ургаан моднаас ч хатуу гэл надрын амар олон хүмүүс бичдэг байхгүй. Зарим хүмүүс яг ингээд төрхөөсөө юм өөгдөлтэй дуу сонсохоороо ингээд цаанаас ингээд хөдөлдөг тийм хүмүүс байдаг. Зарим хүмүүс ингээд хөдөлгөё гэхлээр ингээд цаанаас ив хавгүй байгаад идэг нь хүний нөгөө нэг юу байдаг гинэ би нэг намн дээрээ сонсч ирсэн. Өмнө ерөөсөө тийм хөдөлгөөн биеэрээ хийж байгаагүй болохоор шууд тийм шинэ хөдөлгөөн одоо булчингуудаа ингээ хийх гэхлээр булчингууд нэг ясандаа ингээ шоконд ордог гэсэн. Хүүшээ бүжээж надаар яа юу юм хийх гээд байгаа юм уу? Би надад өмнө хийж байгаагүй штэ гэд ингээ шоконд ордог гэсэн байхгүй. Тэгэхээр тэрийг баг багаар олон удаа одоо тавтамжтайгаар хийж одоо маш зөв техниктэй хийж багшаар заалгуулж ингээд хийгээд ах юм бол эвсэл баг багаар ингээд суун гэсэн үг байхгүй. Тэрнээс одоо огт эвсэлгүй ингэж байхгүй. Зүгээр л та нар өөрсдөө баг зэрэг хугацаа одоо өгөх хэрэгтэй. Бидний бүжгийн хамгийн гол одоо онцлог нь одоо эмэгтэйчүүдийн хувьд маш сайн дагдаг байх хэрэгтэй, фоллоу хийдэг. Эрчүүдийн хувьд удирдлага маш сайн байх хэрэгтэй байдаг. Энэ төрлийн бүжгийн бичлэгийг үзчихсэн бол ерөөсөө дэглэлттэй явдггүй. Шууд тухайн үедээ эрчүүд нь аяа сонсоод тэгээд эмэгтэйгээ удирдаад бүжгээд тухайн үед нь шууд одоо найруулад одоо явдаг гэсэн. За 2015 оны 6 сард анхан шатаа төгсчөөд намар нь шууд Кисамба улсын аваргын тэмцээн ингээд Монголд хамгийн анх удаага нэг зохиогдсон. Нэг партнертай болоод хамтдаа тэмцээнд ороод 2 дугаар ярианд орж исэн. Дараа нь ингээ харсан чинь дандаа нөгөө надаас өмнө хичээлсэн амар удаан хичээлсэн. Одоо бидний ярьдгаар бол акулуудтай хамт юуж мэдгүй ганцаараа яваад орсон байсан. Making all that on me tonight. Joanna, your busy body giving me life, oh, hey life, hey. How you do me like Joanna, Joanna? How you do me like Joanna, Joanna? How you gonna do me like Joanna, Joanna? Hey Joanna. Кисамба бүжгийн талаар багаан танилцуулъя. За Кисамба бүжгийг одоо монголчууд ялангуяа сайн мэдхгүй бүгдээрээ дандаа Латин Америк бүжиг гэж андуурдаг. Бачата саасаа хоёр болохоор Латин Америк бүжиг. Тэр хоёртой дандаа хамт ингээд явж идэг, найзууд шиг ингээд хамт явж идэг болохоор Латин Америк бүжиг гэж хүмүүс айгүйх андуурдаг. Кисамба маань Африк гаралтай бүжиг. Африкийн Ангол улсаас гаралтай. Монголчуудын одоо бие биелгээгээл үндэсний бүжиг гэдэг нь шүү дээ. Тэрүүнтэй адилхан Ангол улсын Семба гэдэг үндэсний бүжиг байдаг. 1970-80-аад онд Анголд айгүйх тийм нөө иргэний дайн, боолчлын үе айгүйх явж исэн. Тэгээд Анголоос айгүй олон хүмүүс
Португал руу одоо дөрвөж ажил хийдэг байсан. Тэр үедээ гэрийнхнийгаа санана штэ ингээл гэр бүлээ, үр хүүхдээ, эмээ өвөө, аав ээжээ санаж байгаа хүмүүс яг Португалд одоо амьдардаг, суурьшиж амьдарсан тэр одоо анголчууд хоорондоо хэдүүлээ кисамбод яа хоорондоо уулзыг одоо кисамбо гэдэг үгний утга маань болохоор home party одоо гэртээ парти идэх гэсэн утгатай тийм үг байхгүй. Хэдүүлээ кисамбод яа чи ингээд одоо гэрээсээ нэг гой хоол хийгээд аваад ир би ингээд гой дуу тавиа чи хөгжмөө аваад иргээд ингээд бөөндөө цуглаад ингээд одоо бүжгэлдэг ийм үүсэлтэй. Joanna, you're busy body busy tonight. Joanna, making all the dummy tonight. Би өөрөө бас хятад хэлтэй бүр 6 настайгаас эхэлж хятад хэл Монголд анх сурч байсан. Бакалавр, магистра дандаа хятад хэлээр сурч байсан. Миний мэрэгжил болохоор бакалавр болохоор зөвхөн орчуулагчийн мэрэгжилтэй. Хятад хэлний багш орчуулагч. Тэгээд магистр болохоор олон улсын хэл соёл судлах юм уу? Бас багшийн л мэрэгжил гэсэн. Гэхдээ ерөнхийдөө хятад хэлээрээ дагнасан юм мэрэгжил байгаа. Ам бол ер нь тавуулаа. Би бол айлын том, доороо 2 эмэгтэй дүүтэй. Намайг бүжин гэдэг, манай доотлын дүүг үжин гэдэг, хамгийн багын отхон үжин гэдэг. Тэгээд отхон үжин анх төрөгч байхад нь би нэг айлын хүүхдүүдийг урдлынх нь ихний үсгийг хасаал яваад идэм байх гэж бодоод ээж манай багт үжин гэдэг нэр хөө гэж асуужсэн гэсэн. Тэгээд тэрийг одоо хүртэл ярьж манай гэрхэн ш намайг шоолдог. Манай ээж болохоор ер нь инженер мэрэгчлээ. Гэхдээ одоо тэтгэвртэй гарсан ерөөдөө гэртээ байдаг. Гэртээ бас тэгтээ зүгээр суухгүй хуваараа юм хийдэг. Манай аав бол амар мундаг хятад хэлтэй хүн байсан. Намайг хятад хэлний сургуульд хамгийн анх хөтлж оруулж исэн юм хүн байдаг. Хүмүүс бүжгээр хичээлэн гэхлээрэл заавч юм амар тэмдээ төгс биетэй гойлог сайхан байх ёстой гэж амар их пэйж хуудас руу айгүй хүмүүс бичдэг. За би турж байгаа л бүжгэнд чи явъя да ч юм уу комментууд амар хэрдэг. Та ямар ч одоо бие хаатай байсан ерөөдөө бүжиглэх боломжтой гүйдэг ч юм уу өөр ингээ хүнд спортоор хичээллүүл тэд нар чинь амар жоохон хэцүү ингээ жоохон зовж ингэж турдаг штэ. Одоо манай энэ бүжиг болохоор ямар ч тийм зовсон юм байхгүй. Харин ч эсэргээрээ бүр амар аз жаргалтайгаар ингээд таны өөрөө ч мдэггүй багт чи ингээд жин хасагдах юм боломжтой. Манай клубын нэр болохоор Кисамбо Fashion гэх нэртэй клуб байгаа. 14 онд байгуулагдаад 15 намайг орж ахны жилийн ой болжсэн. Кисамбогоор Монголдо бараг номер 1 гэж бараг хэлж болохоор юм клуб. Este amor funciona, no se quiebra, no se dobla, nada lo destroza. Les presto mi cerebro que examine, anularte de mi mente, ni quemando mis neuronas. Para mí, yo te amo hasta lo infinito, sólido como un meteorito, lo que siento jamás lo van a entender. Duda, los expertos buscan la cura, porque te quiero con locura, desconfían que sea humano, mujer. Та нар хэрэг YouTube-ээс харж байсан бол тойруулаад ингээ амар олон хүмүүс зогсоодсон. Тэгээ дунд нь ингээ хоёрхан багш ингээ бүжиглээд ингээ харуулдаг. Бүх хүмүүс ингээ бичлэгээ хийгээл те. Тэгээл тэр дунд нь ингээ хоёр хүмүүс амар лаг бүжиглээл. Би хамгийн анхыг бүжгээ сурч байхдаа би яг ингээ дунд нь зогсож үзэх юмсан гэж амар мөрөөддөг байсан гэдэг. Хүнд хилдэггүй байсан гэсэн тэгээ дотроо бүр би ингээд зогсондоо ийм сайн болно гэж амар хичээдэг байсан. Бодож исэн. Тэгээ яг тэр хүсэл маань яг 17 онд хамгийн анх биелжсэн Хятадд. Ерөнхийдөө миний яг багшилж исэн орон хэмэвэл Хятад байна, Бээжин, Шанхай байна. Тэгээд Красноярск байна, Улаан-Уд байна, Байгаль байна. Хамгийн сүүлд явсан 19 оны 10 сард Герман улсын Берлин хотод болдог Берлин Salsa Congress гэдэг одоо ерөөхдөө сальсагийн хамгийн бараг том юм фестивал гэдэг хэвгүй. Тэнцээ бас Кисамбо бүжгийн багшаар өргөдөж очсон. Тэгээ манай нэг шав надад ингэж хэлж байгаа. Надад ч яхаа бид нар ингээд нөө хоорондоо ингээд бүжгийн талаар ингээд ярьж байгаа бүр амар юм гүн ботсон байгаа бүжгийн талаар. Одоо бид нар ингээд ажлын байран дээр хүмүүст ингээд харьцтай ингээд үг хэл амыг цэгнээл те. Дандаа ингээд баригдмал байдаг гинэ. Тэнгүүд урлаг болохоор яг тэрний эсрэг яг 100% ингээд туушир тэр юмдаа ингээд туушрах юм орон зайг бий болгож өгдөг. Тэр дундаа бүжиг
Бүжиглж байхдаа бид нэр үсээ ажил мэжлээ бодохгүй өдөр ингээл амар юм стресстэй юм болж исэн юм тэр бүх юм ингээ мартагддаг. Миний хувьд өдөр тутамд амар тохиолддог юм гэхэлэр эмгтэй жолооч нар болохоор ийм тийм гэл нөө хүмүүс амар ярьдаг байхгүй өөрөө айгүй сайн машин барьдаг. Миний ойр орчмын хүмүүс ингээл машин барайл явж ангууд нь урд ингээл нэг машин удангууд нь ингээ наа чи эмгтэй жолоочтой нэрээ эмгтэй жолооч нар ийм юу гэл тэнгууд тэр нь ингээ надад амар юмсэл. Яа эмгтэй жолооч гэхэлэр тийм бид нар адилхан хүн шүү дээ эрэгтэй ч эмгтэй ч адилхан хүн. Тэгээ хаяа ч гэсэн харахаар эрэгтэй жолооч нар ч гэсэндээ тийм зогсож идэг гэх. Ерөнхийдөө миний хүсэл болохоор одоо янз янзын орнуудаар ингээ гоё хичээл заагаад аялал шинэ одоо соёлтой танилцаад олон найз нөхдөд болж улам ингээд бүжгийн төвшин сайжруулах юм хүсэл мөрөөдөлтэй байдаг. Гэхдээ нөгөөрөө бас бүжиглж байгаа бичлэг хийгээд тэгээд онлайн сургалт ингээд зарласан чинь бүр амар их олон хүмүүс хамрагдаад онлайн сургалт ерөөхдөө бас амар давуу талтай мөлий. Яагаад гэвэл одоо тангимаар сурлаа гэхэд би харж зааж байгаа ч гэсэндээ дараа нь гэртээ хараад яг миний зааж байгаа юмнуудыг дахиж тэд нэр одоо яг санаж байгаа болов ерөнхийдөө ихэнх нь очоо мартна бүх ярьсан юмээс одоо санахгүй штэ тэнгүүд дараа нь гэртээ очиод яахгүйд тавтах юм байхгүй. Одоо онлайн сургалтны болохоор ухрааж үзээд олон дахин тавтаж үзээд ингээд яах боломжтой байт юм лээ. Одоо ч гэсэндээ хүмүүс онлайн сургалт амар асуудаг. Тэнгүүд тийм хүмүүстэй зориулаад бас Томьёо аппликейшнтэй хамтраад тэнцээ бас хичээлүүд оруулсан маа. Хэрвээ таад маань бас онлайн сургалт одоо ерөөдөө ямар бүжиг байд юм бэ? Анхан шатны хөдөлгөөнүүд нь ямар байна? Тийм одоо мэдхийг хүсчээл бас тэндээс манай сургалтыг авч үзэж болно шүү. Хэрвээ та бүжигт хайртай л бол ерөөсөө санаа зовох юм байхгүй. Бүжгээр хичээллээрээ бүжиглж сурмаар л байвал бусад хүмүүсийн юу гэж бодох нь хамаагүй, та ямар харагдах нь хамаагүй. Энийг бүжиглээд эхэлчих юм бол, хичээлээд эхэлчих юм бол та энэ бүжигт заавал дуурлах болно. Тэгээд таны амьдралдаа хийсэн маш том хөрөнгө оруулалт болох болно гэдгийг би баттай хэлэх байна. Ингээд бүгдээрэнд маш их баярлалаа. Намайг бас энэ хүндэтгэл нэвтрүүлэгтээ уурж оролцуулсан энэ нэвтрүүлгийн хамт олонныхандаа бүгдээрэнд маш их баярлалаа. Баяртай. Thank you.